eyes when I gave the word. Now in the morning I sleep alone. Sweep the streets I used to own. Let's go! 지금 위시게 이 팀에서 나가왔습니다. 자, 역사 서다 보지사 교육기를 복습니다. Бид нар ирсэн байна. Багшаа. 그러다 쳐. А что ты мешал? Ахтана хийч. Өө трүүцээ. Билет out. Yum to respect. Wow. Class is beautiful, thank you. Wow. I need that. Wow. I see it, I like it. I want it to go. Put it on and make him wanna marry me. Yeah. Put it on and make him wanna. Остри прекрастрамра, отри и прекрастрамра, оприо, трикро. Апри страмри, пра апре. Бечи,
Би чамаа каралт шийдэж чамаа каралтгүй байж. Би чамаа каралт шийдэж чамаа каралтгүй байж. Чиний зүрх шидээх баймаар ороо болоо цогны доош нь дуулаад баймаар мараа чамд ооч нь ихээр уусан даах хэрэгтэй адуулсан би даасан бэршин даах хэрэгтэй мөнгөд багч гисэн чимнад байна ийм сан хайр надад бурхан гэсэн байна чинийхээ хоёр хэсэг зүлэнсээр байна чамаага хөглөө тохоор За хамгийн гой дурсамж гэх юм бол ер нь бол эрт дээр үеэс эхэлнэ. Ер нь бол магадгүй нэг 6 дугаар ангид орж ирсэн чинь тэ нэг элдэв төрлийн харж үзэж байгаагүй багш нар ингээд суудсан шинэ төрлийн хүүхдүүдтэй ингээд анхнаас нь эхлээд танилцж исэн тэр үе хамгийн гой дурсамж байх гэж бодож байна. 11-р ангийн шинэ жилийн хаус парти солиорлсан. Бүгд баяраа нэг баахан бий цай. Сургуулийн тэмцээнүүд дээр айгуух гоё, ангийн тийм гоё дурсамж гарч ирдэг гэх юм уу. Ангийнхнаа дэмжиж байгаа тэр уур амьсгал. Ер нь сэтгэлээрээ байгаа тэр хоол хийж ирж байгаа тэр миний хамгийн онцлог дурсамж гэж байна. Октодоо баярлалаа шүү дээ. 11-р анги төгсгöd шинэ жилээр ангийнхтайгаа тийм хаус төгс тэр л айгуу баярлсан. Орсон гэнээрээ бич байгаа тэр яг ангийнхантайгаа танилцах хүчил хамгийн гоё юмсан. 11-р анги шинэ жилийн үеийнсэн хамгийн гой дурсамж нь 9 сарын 1-нд шилжиж ирээд байсан. Хонхны хоёроо 9-р ангид төгсчөнгүүд л яг хонхны хоёртай өдрөөрөө өгүүдээрээ дугуй муутай гадуур мадуур гэсэн тэгээд л гоё байсан. Тагаалц. хамгийн гоё дурсамж гэвэл 6 дугаар ангид орж ирээд ангийнхныг хараад ийм хүүхдүүдтэй нэг анги болох юм гэж бодсон. Тэгээд шилжиж ирээд тэгээд гоёсэн да. Шинэ жилээр өнөр хаус төрөлтөг тэр хамгийн гоё дурсамж. Бүгдээрээ гоё байсан. Хамгийн гоё дурсамж гэж энэ өдөө болгонд гоё хөвгөлтэй байдаг да. Тэгэхээр хамгийн гоё онцлог хэлчих дурсамж гэхээр шинэ жилийн айгуу гоё байсан. 11-р анги шинэ жилийн бөөндөө хамт тойр суугаад хөвгөлтэй тэвэл надад айгуу гоё дурсамжтай үлдсэн. Аялал зугаалгаар явах болгонд бол гоё байдаг та. 6-аас 12 дугаар анги хүртэл бүтээлсэн дурсамж болгон маань надад бол үнцэнтэй. 9-р ангийн хоногоор ажиллахад хамгийн гол дурсамжтай. Шилжиж ирэхэд байсан. Хамгийн гоё дурсамж гэх юм бол 9 дугаар ангидаа нөгөө төгөлрөө бод гол дээр бөөнөр нэг байлтан даа тийм. Бүгдээрээ л дагдлаж. Тэр шиг байна. Хамгийн гоё дурсамж юу вэ? Өмнө жил 11-р ангийн хавар л байна да. Төгсгөх өмнө. Эцэг дөнгөрсөн дурсамж. Ер нь бол 10 дугаар анги тэр чигээрээ миний хувьд хамгийн гоё дурсамж байсан. Тий. 11-р ангийн Мартин аймаг бүгд баярлуулах үед хамгийн гоё санагдсан. Ангийнхантайгаа өнгөрүүлж байсан ер нь цаг минут хамгийн гоё дурсамж. Тэгээд 7 жилийн хугацаанд зөндөө зөвлөсөн. Тэгээд бүгдээрээ л хамгийн гоё дурсамж. Ангийнхнаараа тэр шинэ жил хамгийн гоё дурсамж юм бол яг 10 дугаар ангиас хойш шилжиж орж ирээд ер нь ихэнх л өдрүүд амар дурсамжтай гоё өнгөрсөн. 9-р ангида нөгөө ангиараа төгөл явахад амар гоё тийм. Түүдэг гал тойроод ангиараа хөдөлсөх гоё. 10 дугаар ангид анх орж ирж байхад тэгээд хамгийн гоё дурсамж ер нь тийм талаас. Тэгээ 10 дугаар ангийн хаврын аялал ер нь их гоё дурсамж шүү. Миний хувьд. Цангамаагнаас орж ирээд нэг ангидаа суугаар айгу тухтай байгаад байдаг. Тэр тухтай мэдрэмжийг айгу санахаа. Багшийнхнаа тий ангийнхнаа Төгсөөд бодвол ангийнхныгаа сандаг багтаа. төгсөөд санах зүйл гэх юм бол одоо ангийнхнаагаа л их сандаг багтаа. Мэдээж ангийнхныгаа сан бас багшаа санах баха. Санах зүйлээ хайдаг гэсэн. Багш нарыгаа ангийнхантайгаа ингээд хамт нэг ангид ингээд бужигналтай байх юм л аюул санах багтаа. Анги хамтаалаа. Ангийнхныгаа санах багтаа. Хөвгөлтэй өдөр алганы тийм гоё нийтдээ хөвгөлтэй байж чаддаг. Ангийнхнаа л хамгийн их санах баг. Ангийнхнаа л санах. Да найзуудаа санах.
Энэ ангийг санах бах та. Ангида ноцолдоо тоглодог байснаа санах бах. Төгсөөд хамгийн санах зүйл гэх юм бол магадгүй найзуудтайгаа одоо дараагийн цаг юу үлээ, одоо тараад юу хийлээ гэх мэтлэн ер нь хичээлийн цаг дээр л ангиараа ярьж идэг байсан зүйлсүүдийг л хамгийн санах баха. Анги бүнд хамт яга багшийнхаа уулахыг бас жоо санах бах та. Ангиараа савах. Ангиараа багштай загнуултыг амар их санах бах та. Багшийн маань хэлсэн үг үсэг болгон үн цэнтэй шүү, баярлалаа агшаа. Дахиад ингээд энэ ангид суухгүй байхад бүүнүүрөө хийж юу нөө уулзахгүй болохоор хамгийн их санах нь ангийнхан тэгээд ангид болж байгаа энэ бүх үйл явдлууд хөдөр тоглож байгаа муудалж байгаа бүгдээрээ л ер нь санагдах. Ангийн багш л. Хичээл багтаа сайхан байсан. Ангийнхнаа сандаа бэгөөл гэдэг. Ангийнхныгаа багшигаа сургуулаа дээр нь сурагч гэдэг нэрэнд ор хамааралтай бүх юмыг санах та. Тэгээд бүгдийг санах бах та. Тэгээд өглөө эрт угаасаа өглөө. Аастаа танарч мэдчихлээ ойлгоо. Энийг үзэх хүмүүс ч ихтэй өмнө ингээд төгсөөд үзсэн л байгаа ойлгоо. Юу танд мэдчихлээ ойлгоо. Надад хэлээд их юм аа. Төгсөөд санах зүйл гэвэл одоо ангийнхтай болж исэн дурсамжууд нээлттэй байж чаддаг байдлууд юм болов. Юунд дулаа ярьдаг ангийнхныгаас махтаа гэсэн. Ангийнхныгаа амар баах тэгээд хамт баярлалаа цаадаг байсан үе цогцолдог байсан үе хаа. Хамгийн их санах зүйл гэвэл ангийнхаа хүмүүсийг, ангийнхаа мэдүүдийг, ангийнхаа багшийн өглөлтийг тэгээд хичээлүүдээ сууж байгаа судалмуудаа бүгдийг Ангийнхныгаа ангийнхаа хүмүүсийг бүгдийг санах ба тэгээд багшийн өглөлтийг багшийн ойлаад бидэг яаж байгаа. Ойлаад бидэг юм байна. Эсвэл ангийнхныгаа багшаа хайртай шүү. 10 жилийн дараа гоё болсон бахта уулзнаа гэсэн. Ангийнхантайгаа хичээлээ. Тэг юм сайхан. Энд багштай хамт хийж. Багштай маш их Энэ зүйлүүд аюу гоё болоо. Аюу гоё дурсан чи бүтээлчлээ. Тэгээд бүхэн баярлалаа гэж байна. Амжилт та. Бүгдээрээ хичээгээ төссөн зүйлдээ хүртгээнэ. Гой сайхан амьдраарай л гэж хэлээ та. 7 жил хамт байсан баярлаа. 6 дугаар ангиасаа хойш хамт байсан болохоор үнэхээр их тасцаасан бах. Явахаар нь өгүүлэх бах. Тийм болохоор ангийнхан тайртай шүү гэж хэлээ. Багштай ч гэсэн баярлаа. Үнэхээр их юм зааж сургасан. Өдөр болгон хитэг өгд нь талах чимээ л гэж хэлээ да. Бүгдээрээ ийшээ амжилттай өгөөд хичээгээрэй л гэж хэлээ да. Тэгээд амжилт хий да. Төгсөөд бүгд хүссэн сургуультаа ороод сайхан амьдраасаа гэж хүсэж байна. Багштай болохоор анги авахдаа бид тэдэс дордуулахгүй анги аваарай л гэж хэлээ. 10 жилийн уулзалт, 20 жилийн уулзалтаа мартахгүй уулзъя шүү л гэж хэлмээр байна. Шүү. Багштай хайртай шүү. Баян уудаад үг дуучлаа гэж хэлээ да. Ангийнхандаа бүгдэнд хайртай шүү. Бүгдийн амар санах бахта бүгд найртай шүү л гэж хэлээ да. Тэгээд хүссэн сургуулаа аваад хүссэн мэрэгчлэлтөөрөө бүгдээрээ сайхан амьдарч байгаарай. Тэгээд 10 жилийн дараа 20 жилийн дараа дахиад бүгдээрээ сайхан уулзна гэж найдаж байна. Ангийн багштай бол баярлалаа гэж хэлмээр нь хамгийн түрүүнд намайг энэ анги шилжиж орж ирэхэд амар гоё хүлээж авч ирсэн. Юм бол хамгийн одоо тийм гоё юм уу гоё мэдрэмж өгч ирсэн. Ер нь ангийн багш ангийнхны хувьд бас айгуу тийм гоё хүлээж авч ирсэн. Ангийнхандаа бас айгуу баярлалаа. Тэгээд амар их санах багтаа хайртай шүү гэж хэлээ. 5 жил хамт найзал нөхөлж гоё дурсамж бүтээсэн баярлалаа гэж. За шилжиж орж ирж байхад илгэмсгээр хүлээж авсан баярлаа. Бүгдээ ээжээсээ өгөөд сайн сургууль аваад гадаа дотоод яваад те гоё амьдраарай. Багштай ч гэсэн гоё амьдраарай гэж. Амьдрал ихтэй далай шиг тэгээд замдаа голдоо
янз бүрийн юмруу хавтарчихгүй, чатгалуулчихгүй шиг байж сайхан бэ. Зам мөр тэгшин тэгээ бүгдээрээ гоё. Ирээдүйд ийш нь амжилт төсөй. Амьдралд нь над жаgal төсөй. Гүндал хаах хэлсэн шиг live short амьдрал богинохоо. Тэгэхээр нэгэнтэйгээ аль болох холбоотой байгаарай л гэж. Ангийнхандаа багштай за ангийнхандаа бүхэнд нь амжилт хүсье. Ирээдүйн шалгалтууд нь амжилт хүсье. Ангийнхандаа багштай хайртай шүү гэж хэлээ. Хайртай шүү. За гол нь намайг бит юм битаараа 10 жилийн дараа уудлын дээрээ өгөж уулаад цаа талхын готор гоё үзтээ. Төсөө санах. Гэхдээ холбоотой байвал гоё. Өссөн оноогоо аваад төссөн сургуультай ороод тэгээд бүтээрээ сайхан амьдраад тэгээд ер нь гоё яваарэ. Ангийн багштай гэвэл маш их хайртай шүү. Гомдож исэн бол уучлаарай гэж хэлье. Бүгдээрээ хүссэн сургуультай ороод амжилттай яваарай л гэх юм. Хүссэн мэргэжлээ эзэмшээ тэгээд яваарай. Бүгдээрээ яши амжилттай өгөөд хүссэн сургуультай ороод гадагшаа явах нь бүгдээрээ гадагшаа яваад 10 жилийн дараа илүү олоолаа болцгаая. Хичээл би одоо сайн бэлдэж байгаа. Дээшээ амжилттай өгөөд хүссэн оноогоо аваад хүссэн сургуультай ороод тэгээд 10 жилийн дараа гоё үзье. Тэгээ багштай болохоор хайртай шүү. Тэгээд төвшөө олон анги дааж аваад сайн төсөөрэй. Бид тэгээд төгссөн гэсэн холбоотой байна. Тэгээд байнга уулзаж чадахгүй ч гэсэн ангийнхаа групп дээр 9 сарын 1 шинэ жил цагаан сар гэх мэт баяруудынхаа өөрсдийнхөө зургийг тавиад тийм цаг мөч бүрөө хуваалцаж байгаасай гэж хүсэж байна. За. Сайн байцгаана уу хүмүүстээ. За хонхны ярээ минь хүргэе. Чи бас эвгүй юм байна багш бүр айчаач одоо л хийж гин. За хамгийн ихнийх нь 3 асуултын дагуу юм байна гэсэн хамгийн дурсамжтай үе гинэ. Мэдээж яг 6 дугаар ангиас аваад 9 сарын 1-ээс эхсүүлээд яг өдий хүртэл байсан энэ цаг хугацаа мөч. Секундтай л болгон мэдээж хамгийн үнэтэй, хамгийн дурсамжтай магадгүй тэгээд санаандгүй байдлаар хүүхдүүдээ гомдоож исэн бол ер нь яг ингээд төгсөх төхөөд ирэхээр уучлаарай л гэдэг үг амнаас гарддаг юм байна. Тэгээд энэ цаг хугацаа болон багшийн нуудад хамгийн нандин, хамгийн анхны дааж авсан, хамгийн анхны төгсөж байгаа хүүхдүүд гэдэг бол мэдээж хамгийн анхны зүйл гэдэг өөрөө тухайн хүний хувьд хамгийн нандин байдаг. Миний хүүхдүүд нөгөө багш нь хэлдэг штэ. Төрүүлээгүй л болохоос ш төрсөн хүүхдээс ялгаа байхгүй л миний 36 хүүхэд. Тэгээ та нартай үнэхээр хайртай. Өнгөрөөсөн бүх цаг хугацаанд 7 жилийнхаа энэ цаг хугацаанд бүх секунд болгонд хайртай. Уурсан байсан ч гэсэн хайртай. Өөр яг тэрийг нь гэх юм алга. Гэхдээ яг хэрвээ яг хөгжилтэй, дурсамжтай гэх юм бол тэгэл мэдээж 9 дугаар ангийн хонхны баярлалаа. 9 дугаар ангийн хонхны баяраа нөгөө аялалд яваад тэгээд яг тэн дээр ингээл нөгөө яг явах гэсэн чинь намайг ингээ явуулахгүй хулгайгаар ихтэй агш явуулж өгөөл тэгээд хүүхдүүдтэйгээ боон суугаад яваад зогсоо зогоо бичээгээ хэрэгээ хувийн хэрэгээ битсээрэн байгаад энэ дээрээ шалгуулаад тэмцээд гарах тэр мөч хамгийн гоё хамгийн дурсамжтай үеүүдийн бас нэг илрэл. За хоёрт нь болохоор төгсөө санах зүйл гинэ маш их санах бах. Толгой орооноос нь хөдөө уул хүртэл бүгдээр ингээ санах бах. Яандаа л гэж бодоод идэг. 9 сарын 1-ээс хойш өмнө нь бол ингээд 11 дугаар анги төгсөн төгслөө багшд нь бол юу ч бодогдоогүй. Имэйл хийлгэн тэгэр нэгэн энэ хүүхдүүд юу ч нэг надаас болоод хохирохгүйхэн шиг хүүхдүүдэд төгсгөөд явуулчих юмсан гэж айгүй их боддог. Тэгэл юу ч гэсэн надаас болж хохирохгүйгээр л нэг хэдэн хүүхдүүдээ хаанч явсан гэд нэртэй төртэй өөртөөгөө бас ингээд нэг зөв аваа явцдаг. Олны дунд бас бие зөв авч явдаг, хүмүүжлтэй, төлөвшөлтэй, шударга, хөдөлмөрчтэй ачин байгаасай л гэж хүсдэг. Тэгээд багшигаа багаар ингээд тасгаарай төгсөө явсан ч гэсэн нэг хаяада ирээд уулзчихдаг байжгаад ингээд нэг ойр ойрхон ирж уулзчаа сүултээ хуцаа энэ жоох урцгаа тэгээ байхгүй болоорой гинт битгий яваарай л гэж айгүй их дотроо боддог. Тийм санах зүйл толгой орооноос хөлийн уул хүртэл бүгдээр ингээд санана. Бүгдээрэнд маш их хайртай шүү. Тэгээ ангийнхандаа хандаж хэлэх үг байнга л хэлдэг. 3 зүйлээ л эрхэмлээрээ. Нэгт гэх юм бол хүн хамгийн гол зүйл бол ерөөсөө л хүнлэг байдал, хүн чанар,
Хоёр дахь юм бол шудраг байдал. Энэ хорвоо ертөнц өөрөө бидрээс хамаарахгүйгээр шудраг бус зүйлсүүд ингээд айгүй олон байдаг. Гэхдээ ядчил өөрийнхөө хувьд чиг шугамаа барьдаг. Шудраг хэний ч өмнө хэлхийг хүссэн зүйлээ хинээс ч айхгүйгээр үнэхээр үнэн байвал хэлж чаддаг. Багшийнхаа хамгийн сайн, хамгийн гоё сайжруулсан хувилбар нь байгаарэ. Мэдээж хамгийн анхны хүүхдүүд учраас алдаатай оноотой зүйл багш нь зөндөө байгаах. Гэхдээ хамгийн сайн хувилбар байгаарэ. Ээж аавынхаа ч багшийнхаа ч хамгийн сайн хувилбар байгаарэ. Энэ дэлхий дээр ирээд буцаж байгаа энэ богинохоо хугацаанд зөв хүн байгаарэ л гэж хэлье. Тэгээд бүр яг дугаарлаад хэлэх юм бол нэгтэн хүнлэг, хүн чанар гэдэг бол энэ хорвоо дээр югаар ч худалдаж авч чадхааргүй маш том зүйл. Тэгэхээр нэгтэн хүнлэг, хоёрт нь шудраг, гуравт нь хөдөлмөрч агаарэ. Ер нь бол энэ хорвоо дээр хүн угаасаа л үр удмаа үлдээх гэж ирдэг, удмаа залгуулах гэж ирдэг. Тэгэхээр өөрийн төрсөн үр садтаа зөвөр үлгэрлэж дуурайлагдахын тулд хамгийн сайн хүн байгаараа. Энэ хорвоо дээр мэдээж алддаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ ядаж багаалдаа гаргаж амьдраарэ. Тэгээд өдий багштайгаа 7 жилийн хугацаанд хамтдаа байсараад одоо ирлээд энэ айгүй хурдан юм байна. Тэгээд тайхан л уг нь авч ирсэн. Тэгэл одоо ингээл төгсөх төгчлөө. Тэг юу ч гэсэн тэгэл ойр ойрхон юу ачаар л нөө хэртэ манг өөлөх гад хэдүүлчт юм байна. Тэг юу ч ойр ойрхон ирж байгаарэ. Хаан ч явсан хүн нэрээ тогс өдөө гэдэг энэ хорвоо хатуу одоо яг ингээл ээж аавынхаа нөмөр нөөлгөндөө байж байгаа болохоор 10 жилдээ явж байгаа болохоор бүх зүйл яг ингээ болоод байгаа юм шиг санагдаж иж магадгүй. Яг амьдрал дээр өөрөө ингээд бие даагаад ингээ явахаар чадахгүй мэдхгүй хэцүү зүйлс айгүй их гардаг. Шудраг бус зүйл маш их гарна. Чамайг гомдох зүйлс, гомдох хүмүүс айгүй их олон гарч ирнэ тий. Тэгээ зүгээр л багш нь ингэж боддог хорвоогийн хатуу болгон дээр нэг юм хэрсүү байгаарэ. Тий, хэрсүү байгаарэ. Би л ганцаараа ингээд зовоод байна. Надад л юм хэцүү зүйл тохиолдоод байна гэдэг ч юм уу тий. Зүгээр ингээд сүүлийн зүгээр ажиглахад хүүхдүүд айгүй тийм нэг юм ялцрай байгаад байгаа байхгүй юу. Тэгээ багш нь тийм битгий байгаасай л гэж та нарыг маш хүсдэг. Хатуу байгаасаа өөрийнхөө төрсөн хүүхдтэй ч та нарт ч яг адилхан шаардлагыг тавьдаг. Тэгэхээр хорвоо хэцүү. Гэхдээ бас хэцүүтэйгээ адилхан сайхан зүйлс олон. Угаасаа л энэ хорвоо хар цагаан хоёр сүлэлдэж амьдардаг болохоор жаргалтай үедээ хит айхтар ташуурахгүйгээр, зовлонтой үедээ хит их нурж унахгүйгээр чиг шугамаа баримтлаад зөв яваарай. Хамгийн гол нь ирээдүйд ээж аав болно, тий? Хэн нэгний эхнэр нөхөр болно. Тийм болохоор зөв хүн байгаарай л гэж багш нь хүсье. Тэгээд угаасаа миний хүүхдүүдэд бол чадвар хангалттай байгаа. Тэгээд багш нь ингээд бас аймхай болохоор хүүхдүүд нь айчдаг юм болов гэж, аймхай болчдөг юм болов гэж би бас бодсон. Тэгээд ер нь өөрөө өөрсөддөө итгэлтэй байгаарай. Тэртээ тэргүй энэ хорвоо дээр чамайг ингээд алтаагийн чинь хайх, чамайг ингээд дивслэх, муугаар хэлэхэд бол тийм хүмүүс зөндөө олон байгаа болохоор тэр олон дундаас өөрөө хичээл зүтгэлтэй байгаад өөрийнхөө чадна гэсэн зүйлдээ хичээл зүтгэлтэй байгаад хэний ч дор битгий ороорой. Энэ бол ингээд нэг хин нэгнтэй зүйрлэх тухай асуудал бол биш. Зүгээр л өөрийнхөө амьдралыг зөвзүүлэн авч яваарай л гэдэг ийм зүйл байгаад байна. Тэгээ багш нь бүгдээрэнд нь маш их хайртай. Тэгээ баяраа сайхан тэмдэглээд хэлтэ сайхан яваад тэгээ 5 сарын 12-наас 6 сарын яг 19 хүртэл ээш хүртлээ тууштай хичээлээ хийгээрээ. Өөрсдийнхөө төлөө бүх зүйл дээр би ингээд өөрийнхөө төлөө хийж байгаа шүү гэсэн сайхан сэтгэлээр хандаж тууштай, зоригтой, тэмүүлэлтэй сар гарны хугацаанд элдв янзын шалтгаан тоочгүйгээр хичээгээрээ гэж хэлдэг. Тэгээд бүгдээрэнд нь хайртай шүү. Сайхан баярлалаа. Where'd all the time
she's walking backward through a parade. And I'm stuck in the shadows, blocking the shade. There ain't no way to sweep up the mess that we made. She gets dressed up like a pillow, so she's always in bed. Flowers for the sick and good. She's on the go, way too fast and way too slow. She'll turn the stone in hospitals and funeral homes. And when the fog rises, somebody sighs who is not in disguise anymore. There's nothing to keep you from falling in love. It starts at the